Тэгэхээр одоо хувийн хэрэглээнд атомыг нэвтрүүлэх, атомын бүтээгдэхүүндээ одоо хайртай дуртай болох, атомын бүтээгдэхүүнээ хэрэглэснээр өөрийнхөө одоо гоо үзмж бөгөөд болон эрүүл мэндэд одоо үр дүн гаргах, гоё болох, эрүүл болох. Энэ л одоо таны өмнө тавигдж байгаа зорилго. Тэр сүлжээлэх үү яах вэ энэ тэр бол та хэрвээ бизнесийг нь хийе гэвэл тэрийг сонирхож болох юм. Гэхдээ өнөөдөр яг миний багт байгаа та бүхэн бол ердөөсөө сая хэлсэн гоё болцоогоороо, эрүүл болцоогоороо л гэж хэлье. Бусад зүйлийг чинь одоо спонсор нь би хийгээд өгчнөө. Хэрвээ бизнес талын сонирхё гэвэл энэ слайдыг үзнэ. За тэгэхээр энд бол жоохон маркетинг, network маркетинг гэдэг чинь бид бол одоо маркетинг хийж энэ брендийг сурталчилж байгаа. Энэ брендийг түгээх одоо айрмын цэргүүд юм аа. Тэгэхээр network маркетинг, сүлжээний маркетинг гэдэг бол одоо үндсэн зорилго нь болохоор тэр тухайн компанийнхаа брендийг болон соёлыг нь дэлгэрүүлэх ийм л ажил бид хийгээд тэрнийхээ хариуд одоо урамшуул авж байгаа. Ийм л одоо өгөө аваатай ийм л бизнес гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд өөр компаниуд байна уу? Amway гэвэл тэр Amway-гийнхэн Amway гэдэг тэр брэндээ яаж Herbalife нь Herbalife. Бид болохоор Atomy учраас Atomy-га сурталчилнаа. За тэгээ өнөөдөр Atomy маань өөрөө онлайн платформ. Тийм учраас онлайнаар хийгдэх маркетинг хийнэ. За тэгэхээр ер нь тэгээд аливаа бизнес одоо өнөөдөр олон нийтийн сүлжээ сошиал дээр хийгдэх маркетингээр явахгүй бол одоо боломжгүй болсон ийм үед бид амьдарч байна. За онлайнаар бизнес маркетинг хийе гэвэл та бол инфлюенсер байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл нөлөөлдөг хүн. Тэгэхээр энд болохоор энэ инфлюенсер маркетингийн 5P гэж байдаг. Маркетинг гэхэлэр 4P, 7P гэж ингэж хүмүүс уламжлалт маркетингд ярьдаг бол энд болохоор би инфлюенсерийн маркетингийн 5P гэдэг энэ зарчмыг та бүхэн танилцуулмаар байна энэ видеогоор. За 5P-гийнх нь инфлюенсер маркетингийн 5P юу вэ гэхээр эхний P нь болохоор positioning гэж. Position гэдэг чинь байр суурь гэсэн үг англиар. Тэгэхээр бол positioning гэдэг нь өөрийнхөө одоо байр суурийг эзлэх ёстой гэж хэлж байгаа. Та одоо ямар нэгэн одоо брэнд юм уу бүтээгдэхүүнийг сурталчлах гэж байгаа бол та юу сурталчлах гэж байгаа тэр тал дээр одоо бат бөх байр суурь эзэлсэн байх ёстой. Тэгэхээр бол position гэдэг нэгдүгээр одоо P таны хийх ёстой зүйл болохоор positioning өөрийгөө одоо Оросын талд зогсож байгаа юм уу, Украин Оросын дайн гэж ярил. Оросын талын хүн юм уу, эсвэл Украины талын хүн юм уу? Өөрийнхөө тэр position байр суурийг эзлэх ёстой. Хэрвээ Слава Украин гэж байгаа бол та тэгээд тэр Украин талаас нь үзэлцэн. Хэрвээ Орос тал дээр нь байгаа бол Орос тал дээр нь ингээд өөрийнхөө байр суурийг эзлэх. За түүнчлэн одоо хэрвээ та нэг л Atomy-д одоо орцсон. За тэгээ өнөөдөр та бизнес талыг хийхгүй би сүлжээ хийж чадахгүй гэж бодож байгаа боловч хэрвээ та энэ гайхалтай үнэмлэхүй одоо чанартай үнэмлэхүй үнэтэй ийм бүтээгдэхүүнийг хэрэглээд эхлэх юм бол та болохоор хизээ нэгэн цагт энэ бизнес их ашиг орлого урамшуул авдаг тэр төвшөндөө хүрээд ирэхлээр та бол бизнес их сонирхолч нь бүрдээд эхэлнэ. Танд цалин өгье гэж тогтно авахгүй гэж суухгүй үстэй те. За ингээд үзэхлээр positioning буюу байр суурийг эзлэнэ. Аль талд нь гарах юм. Тэгэхээр Atomy-гийн би бол Atomy-гийн дистрибьютор. Би бол Atomy-гийн бүртгэлтэй гишүүн бөгөөд одоо дистрибьютор. Тэгээд би Atomy-гийн брендийг бол сурталчилнаа. За тэгээ Atomy-гийн талаар контент үйлдвэрлэдэг инфлюенсер юм а гэдэг дээр хатуу байр суурийг эзлэх ёстой. За энэ жишээл бол одоо түшгийг би дурдмаар. Түшгээ болохоор ингээд анчтын тийм юу нөгөө нохооны үйлдвэр гүлэг зардаг. Тэгээд уул хатаар явдаг ийм сонирхолтой хүн. За тэгээд Atomy-д би түшгийг урьж оруулсан байна. За тэгэхээр түшгээ бол ингээд тодорхой нэг өөрөө хэлэхтэй болохоор витамин C энэ одоо уул хатаар явдаг ам хийдэг улсуудад
витамин С бол айгүй хэрэгтэй байдгаа гэж өөрөө хэлсэн. Тэгэхээр тэрийгээ сурталчлахын тулд болохоор төшгөө яах ёстой вэ гэхээр энэ positioning өөрийнхөө байр суурийг атомын тал дээр нь бас эзлэх ёстой байхгүй. Эзлээд би бас атомын бүртгэлтэй гишүүн болон дистрибьютор. Тэгээд тэр одоо байр суурийнхаа үднэс би юу яаж байна? Та бүхэнд амжилттай юунуудаа та нарт ийм витамин С, омега 3 морог ийм бүтээгдэхүүн аялалд явахдаа шүдний оос хайцаа ийм нөгөө савлгаад аваараа гэдгийг зөвлөд ингээд зарад байвал төшгөө бол инфлюенсер маркетинг хийж эхэлж болох юм аа. За дараагийн зүйл болохоор энэ пакэжинг гэж байна. Дараагийн пин болохоор баглах. За тэгэхээр одоо бид бизнесийн аяндаа мордох гэж байгаа юм чинь бизнесийн аянд хэрэгтэй бүх зүйлээ одоо баглсан авсан байх хэрэгтэй. Тэгэхээр буу зэвсгээ Украины талд байлдах гэж байна уу? Оросын талд уу? За тэгэхээр одоо буу Калашников буутай байх хэрэгтэй, сумаа авсан байх хэрэгтэй. Тэр нөгөө гарнаттай авна. За тэгээд нөгөө турникеттэй авна. За тэгээд шүн мөн одоо нөгөө харах бүх юмараа бүрэн одоо зэвсгэлсэн байх хэрэгтэй. Тэр бүгдээ нөгөө ураг зарх цүнхэндээ зэрэгчин хийгээд тэгээд одоо дайндаа явдаг. Түүнчлэн одоо бид одоо бизнесээ хийх гэж байгаа бол бид бол юмнуудаа багалж авч бэлдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр одоо наазахын одоо тэр нөгөө онлайн офис руугаа одоо болтол ороогүй тийм хүмүүс бас байна. Тэр лүгээ орж үзэх, зарим нэгэн бүтээгдэхүүнээ судлах битээ хэл одоо сурталчилж одоо танилцуулга хийх тийм чадвартай болсон байх хэрэгтэй. За тэгээд нөгөө ландинг пэйж, одоо вебсайт, өөр ямар арга рил контент хийдэг түүнд одоо шаардлагатай тэр софтвер одоо төхөөрөмжтэй програмуудыг бол эзэмшсэн байх хэрэгтэй. За дараагийн инфлюенсер маркетингийн 5P-ийн 3 дахь нь болохоор промотын буюу сурталчлага. Одоо би байр суурь ажилласан. За тэгээд нөгөө дайндаа юм уу эсвэл аянда шаардлагатай зүгээр баглаад авчихсан бол одоо би сурталчилгаа хийн. Инфлюенсерийн сурталчилгаа, промотинг гэдгийг хийн. Энийг болохоор Пак Хангил захирал маань болохоор амаа нэйл гэж байна. Та атомын амжилттай байхын тулд зүгээр атомын энэ бүтээгдэхүүн яг тодорхой энэ тус бол амар гоё байна гэдэг зүгээр амаа одоо жимэтсэн байгаа амаа нээчихэл гэж байна. Амаа л нээх ийм л одоо бизнес. Тэгэхээр энэ бол амархан бицтэй. Би сүлжээрээ орчлоо одоо яана. Би тэрэл чи хийж чадахгүй шүү, амжихгүй шүү. Зүгээр амаа бол та нээж амжин штэ. Тэгэхээр бол одоо энэ нарны тус байна те. Нарны тус би дөрөв яасан. Одоо зүгээр ингэж өнөртөхөд л айгүй гоё байна. Тэгэл би сая амаа нээчихлээ. Би түрүүнчнээсэн одоо дахиад 2 удаа. Вау, энэ үнэн л өстой. Тасархай. Тэгэд би амаа нээчихлээ. За тэгээд яагаад вэ гэхээр альва борлуулалт болохоор юм зарна гэдэг чинь тэр ямар нэгэн юмыг одоо зааж selling is teaching гэж байна те. Одоо боловсрал энэ бүтээгдэхүүний тусаар мэдлэгийг одоо түгээх л ажил юм. Заах л ажил. Тэгэхээр би энд юу зааж байна гэхээр ингэж одоо хаяа өнөртчээ настер ч юм уу байгаа л настер чинь ядах нь сайжрна. Дараа нь тэр нарны тустай бор байна, цайвар байна. Тэгээ бор арьстай хүн цайварыг төрчих юм бол ингээд нэг сонир харагдана. Тэгэхээр бор арьстай бол борыг авч. Тэгэхээр энийг болохоор тэр нартайчуд, наргуучуд өнөөдрийн бүрхэг өдөр байлаа. Бүрхэг өдөр ч гэсэн цас орж ирсэн ч гэсэн энэ нарны тус бол таны нүүрэнд бол заавал төрөх ёстой байх ёстой. Тэгээ энэ бол хямдхан яаж авах уу, хаанаас авах уу? Атомын онлайн дэлгүүрээс аавна. Ямар үнэтэй вэ гэхээр би одоо мартцсан байна. Тэр лүгээ ороод ингээд энэ боломжийн үнэтэй авлаа. Хэдэн PV надтай оромтлогдох бай. Тэр нь тус зэн бичиж байгаа. За ингээд энийг одоо зааж өгч байна. Сургаж байна. Тэгээд яг авах уугүй гэдгийг бол тэр тухайн хүн бол өөрөө л мэднэ. За сурталчлага.
За инфлюенсер маркетингийн дараагийн P болохоор партнерын буюу хамтран ажиллах юм аа. За тэгэхээр бол мэдээж өөр хүмүүстэй ингээ хамтран ажиллах шаардлагатай. Зөвхөн хувиа хичээгээд ингээ суугаад зөвхөн өөрийнхөө. За би жишээлбэл зөвхөн одоо Atomy за Remax-ийн агентын ажил хийдэг. Тэгэхээр Remax-аас гадна Remax дотроо олон агентууд байна. Тэднэртэй би хамтран ажиллах шаардлагатай. Зөвхөн өөрийнхөө одоо Remax Black гэдэг офисих хүрээнд би ингээд томигдаа суугаад авах уу. Өөр багуудтайгаа ингээд реферал бизнес гэж байдаг. Ингэж ажиллах уу. За тэр битэл Remax-аас гадна C21 өөр юу ч гэнэ Osmo гэдэг өөр агентууд тэднэртэй би одоо хамтран ажиллахад бэлэн байх хэрэгтэй гэсэн. Тий. За тэгээд network маркетинг сүлжээний бизнестэй ч гэсэн би бол ямар ч хүнээс би сэжиглэхгүй хүнийг голохгүй хамтран ажилтдаг байх хэрэгтэй. За тэгээ мэдээж Atomy дотроо яг өөрийнхөө спонсортойгоо Кимчонэнтэй одоо сайн байна уу хай гэж одоо мэдлсэн миний мэдгээр одоо очирхүүл байна. Очирхүү маань л Zoom-д орж өөрийгөө танилцуулж хай бай гэж ярьсан байгаа. Бусд нь бол ердөөсөө тэр Zoom руу тоож орохгүй. Спонсор солонгос спонсор маань өөрөө чинь нэмжих гээд байгаа. Спонсор маань хинбэ гэдгийг мэдэхгүй ийм байдалтай бол байгаа шүү дээ. За спонсортойгоо хамтран ажиллана. Спонсортойгоо сайн харилцаатай бол спонсор маань ингээд ийм бэлэг наазах бэлэг илгээж дараа бизнес чинь гэж төв мөө байгуулах бас дэмжинэ. Ингээд тэдэндээ бас яаж туслах одоо 5 сарын 10-нд бүгдээрээ Монголд ирэх гэж байна. Тэгтэн бас Монгол талаас яаж тэдэндээ бас дэмжих үү. Дараа өөрөө чинь солонгост очих тэд нар яаж хүлээж авах. Ийм талаас нь бас бодож болж байна те. Спонсортойгоо болон за тэгээ багаараа тэгээ багт маань хин байгаа юм те. Энэ групп бол бэлэн таны групп байна. Энэ группт бол та Zoom-д орж болж байна. За мөн одоо энэ группт маань би дахин хэлээд байгаа. Хин чамаагүй лайв гэдэг төвчийг дараад амьдаар өөрийгөө ингээд танилцуулаад тэгээд одоо өөртөө тулгарч байгаа асуудлаа бол уучлаарай. Шууд одоо видео тэр лайв бичлэг хийгээл хэлж болно. За би энэ бүтээгтээ авах гэсэн чинь яаж авахаа мэдэхгүй байна. Туслаач энэ тэр яадаг юм бэ? Энэ төлбөрийг яаж төлдөг юм бэ? Купэ гэдгсэн. Купэ ингээд авах юм аа, тэгээд авах юм аа. За ингээ хамтран ажилланаа. За ингээд positioning, packaging, promoting, partner ингээд 4 P-ийг нэлцгэлээ. За тэгээд сүүлчийн P нь болохоор persisting гэж байна. Эцсээ хүртэл төвчих. Тэ. Эцсээ хүртэл төвчих. Тууштай байх тэгээ амжилтад хүрэх хүртлээр төсвөртэй байх ба төвчих. Тэгэхээр бол энэ Atomy гэдэг энэ платформын бизнес бөгөөд Atomy-гийн энэ амжилтын систем тэгээ энэ группийнхаа нэрийг дахиад та бүхэн харчаарай. Амжилтад хүрэх 8 алхам гэж байгаа. Энэ уг Atomy-гийн систем маань одоо хүссэн ч хүсээгүй ч таныг одоо мэдлэгтэй мэдлэггүй, боловсралтай боловсралгүй, ухаантай ухаангүй гэж байгаа шүү дээ. Баг хангил зэгслэлж. Бүр шал шушмаа тэнэг хүн байсан ч гэсэн түүнийг одоо гарцаагүй амжилтад хүргэдэг ийм систем. Та нэг л орол тэгэл баг хангил зэгслийн зөвлөж байгаа, спонсор чинь зөвлөж байгаа зүйлийг л хийгээл өнөөдөр таны өмнө тавигдж байгаа асуудал бол ядаж гэр ахуйн хэрэглээндээ 1-2 зарим нэг бүтээгдэхүүнээ Atomy болгоод аваа. Тэгээд үз таалагдахгүй бол тэгэл хаяа нүцтэй. Хаяхад бол ямар ч асуудал байхгүй. Тэгтээ бол энэ үнэмшгүй чанартай үнэмшгүй үнэтэй энэ бүтээгдэхүүн танд таалагдана. Ядахтаа энэ тосон таалагдахгүй мэхэд энэ өнөр нь танд таалагдах байхгүй. За ийм л юмыг өнөөдөр хийгээрэй. Тэгэл тууштай ингээл байж байгаа. Өөрийнхөө аккаунтаа цуцлуулчихгүй ядаж нэг жижигхэн нэг сайз юм уу хамгийн жижиг 50 грамын шүдний ОТD 16 20 мянган төгрөг зарцуулсан. Ингээл тууштай байж тэр чин та бол амжилтад хүрэх нь бол тодорхой.
Тавны доор баг бол үүснэ гэдэг нь бол тодорхой. Тэрэнд бол та багаа үүсгэж чадахгүй бол бид нар спонсорууд чинь танд багийг чинь бүрдүүлээд өгнө гэж хэлж байна. За ингээд ийм инфлюенсерийн маркетингийн одоо 5P гэдгийг үгээр танилцууллаа. За тэгээд энийг хэрэгжүүлэхийн тулд мэдээж эхнийхээс нь та хийж эхлэх ёстой. Энэ нь юу вэ гэхээр positioning буюу байр сууриа хатуу эзлэх явдал. Би бол Atomic-ийн дистрибьютор. Тул Atomic би сурталчлах тал дээр бүх юм хийнэ. Би Atomic-ийн бүртгэлтэй хэрэглэгч учраас би гэр ахуйн өөрийнхөө хувийн хэрэглээндээ Atomic-ийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлнэ. Би Atomic-ийн хэрэглэгч тул би болохоор Atomic-ийн бүтээгдэхүүнээ өөрөө туршиж үзээд түүндээ одоо бүрэн итгэлтэй болно, дуртай, хайртай болно. Би Atomic учраас би бол бусад Atomic-тайгаа түүн дотроо спонсортойгоо болон багаараа яг өөрийнхөө баг ба өргөн хүрээндх нийт Atomic-ийн багтайгаа би хамтран ажиллана. Ингээхийн тулд болохоор би Atomic-ийн амжилтын академи гэдэгт бол сар болгон болдог. Сар болгон би нэг 10,000 төгрөг зарцуулдаг билет нь. Сар болгон би амжилтын академид оролцож байна. Би одоо Atomic-чин гэдэг байр суурьтай учраас би болохоор 7 хоногт 2 удаа болдог 4 өдрийн 20 цагаас хийгддэг болон хагас өдрийн 20 цагаас за яг заримдаа 21 цаг гэсэн байдаг. Энэ хоёр Zoom уулзалтад бол би ямар ч завгүй байсан. Би бол оролцож байна. Тэнд юу болж байгаа, юу яригдж байгаа би сонсоод авчихсан байна. Үүнд заавал би өөрийнхөө камера нээж нүр царайгаа үзүүлэх албагүй. Гэтэ би ямар ч хэсэн тэнд бол орчихсон. Чихвчээрээ ч юм уу болтгой сонсцсон байна. Гэхдээ би Atomic-ийн байр суурийг эзэлсэн учраас би тэнд бол чадвал идэвхтэй байна. Камера нээн оролцсон. За тэгээ тэнд болдог сургалтууд байгаа, явагдаад байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр компани танилцуулга 1, алсын хараа гэд 2, маркетингийн танилцуулга гэд 3, бүтээгдэхүүний танилцуулга гэд ийм 4 чиглэлээр бол сургалт Atomic-чин болгон одоо энэ 4 чиглэлээр танилцуулга хийх чадвартай болсон байх ёстой. Үүнд би идэвхтэй оролцсноо гэдэг байр суурийг эзэлж болох юм аа. За ингээд байр сууриа эзлээд үүнд шаардлагатай бүх ур чадварыг би одоо бэлдээд бүх сум зэвсгээ бэлдэж баглж аваад тэгээд бусдад би бол өөрөө туршаад үзсэн юм чи заах чадвартай. Надад бол хэлэх амаа нэхэд бол энэ айгүй гоё шүү. Би яагаад гэвэл би энийг энэ хүртэр нь ингээд би өөрөө хэрэглээд өцсөн айгүй гоё юм байна лээ гэж хэлэх чадвартай болно. За тэгээ хамтран ажиллаад тэгээ эцсийн хүртэл тууштай төвчих юм бол та бол энэ одоо цаанаасаа амжилтад хүргэх одоо 8 алхам бүхий энэ системд бол та гарцаагүй амжилтад хүрнэ гэдэг нь бол тодорхой юм аа. За тэгээд энийг ингээхийн тулд та өөрөө инфлюенсер байж болох юм аа. За тэгээ инфлюенсерийн одоо ур чадваруудын талаар би цааш бас зарим нэг одоо надад бас сургалтын материалууд аваа. Тэрийг бол тавьж өгнө гэдгийг хэлэх. За ингээд энэ одоо инфлюенсерийн маркетингийн 5P гэдэг энэ танилцуулгад анхаарал хандуулсан баярлалаа. За тэгэхээр бол би болохоор user-чин funnel hacker гэдэг. Тэгээд энэ өөрийнхөө дуртай Aweber гэдэг програм дээр би Atomic-до зориулаад бас зарим нэг зэвсгийг бэлдэж баглж байна. Тэгээ пакэжинг хийж байна.
Өөрөөр хэлбэл би бол одоо автомат Калашников, сум зэвсэг гранатуудаа бол би бол бэлдээд байгаа юм гэсэн. Тэгэхээр юу бэлдэж байна гэхээр энд бол би юм ландинг пэйж хийж байгаа. Энэ Aweber бол үн төлбөргүй байсан. Гэхдээ одоо бол юм өөрчлөгдөд би бол энийг аваач гэж одоо маш олон бүхэл бүтэн коронагийн туршид бол сурталчилж ирсэн. Одоо саран туяа агч маань бол авсан. Түүн дээр бол юм ландинг пэйжид бол эдийг хийх боломж нь байгаа. Одоо та харин ийшээ орох юм бол төлбөр төлдөг болцоо. Тэгээ сар бол $15 төлнө шүү. Гэхдээ бол энэ бол ямар ач холбогдолтой гэдгийг үзүүлээ. За жишээлбэл одоо би юу бэлдэж байна гэхээр Atomy гэдэг юм логог нь тавиад зөвхөн чанартай бүтээгдэхүүн хэрэгэлдэг гэдэг юм уу эрхэмлдэг таны анхаарал гэсэн Atomy-гийн дистрибьюторын хуудас гээд үнэмшгүй чанар үнэмшгүй үн бүхий гайхалтай бүтээгдэхүүнээ хэрхэн захиалах вэ гээд Atomy компани бүтээгдэхүүнтэй танилцахын тулд та каталогийг татж авна гэдэг ийм нэг хуудас бэлдэж байна. Тэгэхээр Atomy-гийн каталог гэдэг ийм каталогийг юугаар бол бэлдсэн байгаа юм. PDF болгоод бэлдсэн байгаа. За тэгээд каталог авснаар ямар ашигтай гэдгийг нь бол энд товчхон хэлнэ. Энэ текстийг бас яг жоохон засна. За тэгээд энд юу болох вэ гэхээр каталогоо яг татж авъя гэдэг. Тэгэхээр энэ бол нэг хэдэн 6,000 төгрөг гэлөө энэ каталог байдаг. Амжилтын академид очихлоор энэ каталогийг танд үнэгүй тарааж өгдөг. За тэрийг би зүгээр сканерцсан байгаа. Товч дээр дарлаа. Каталогоо татж авахын тулд энд нэрээ оруулна. Тэгээд имэйлийн хаягаа оруулна. Миний юмнууд нь харагдав. Нэр имэйл утсаа оруулна гэд тэгээд илгээх гэдэг энэ товчийг дараарай гэж. Тэгээд жишээлбэл дарчихлаа гэхлээр дараагийн хуудас гарч ирж байгаа. Дараагийн хуудас дээр нь юу гарч ирж байна гэхээр баяр хүргэе таны каталогийг бид имэйлээр илгээж байна. За хүлээгээрэй та энэ хуудастай танилцсан уу гэдэг. Тэгээ Atomy яагаад шилдэг компани вэ? Мөн бид яагаад Atomy компани бүтээгдэхүүнийг сонгодог вэ? Мастич бүтээгдэхүүний тухай онцлог мэдээлэл авахын тулд энэ видеог үзнүүгээд энд би нэг видео оруулж ирээд тэрийгээр бол Atomy-гийн сурталчилгаа хийсэн юм видео тавьчихна гэж бодож байна. За одоо тэгээ дараах чухал алхмуудыг хийнэ үгээд. За нэгдүгээр алхам нь Atomy-д хэрэглэгчээр бүртгүүлэх хүсэлтэд гаргана уу гэдэг. Тэгээд Atomy-гийн хэрэглэгч болсноор танд ямар ашигтай байх вэ гэдэг энэ текстийг өшөөс янзлана. За тэгээд доорх товчийг дараа төсөлтөд гаргана уу. Энэ фонтын арай жижиг болоо нэг юм шугамд оруулчихна. За тэгээд энэ товчийг ингээд дарахлаар юу болж байна вэ гэхээр Atomy-д хэрэглэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргах нь гэдэг доорхыг бөглөөд илгээх товчийг дарна гэж. За тэгээд талбарыг заавал бөглөнө гэж. Овг нэр, регистрийн дугаар, имэйл, утас, хаяг, хүс. Тэгээ илгээх. За энэ мэдээлэл бол таныг Atomy-д бүртгэхэд яг шаардлагатай бүхэл мэдээллийг бол энэ өснөгтөр ингээд хоёр дахь юм өснөгтөр нь би бол авчиж байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл над дээр ороод ирэхлээр энэ хүнийг би Atomy-д бүртгээд авна. Бүртгэж авахдаа тэгээ мэдээж та нарын манай багтайгаа миний доор байгаа та нарын доогуур орно. Тэгэхээр хүн болгон доороо юутай болж байгаа юм аа. За ингэснээр дараа Atomy вебсайттай танилцсан уу гэд вебсайт руу орж үзье гэдэг ийм товч байгаа. Дарчихлаар ингээд шууд Atomy-гийн вебсайт руу ороод ирж байна. За энд нь бол ямар мэдээлэл өгөх вэ гэхээр зочны нууц үгээр бол нэвтэрж орж үзэж болдог. Тэгэхээр би энэ дээр бол өөрийнхөө код ID-гаа бичээд зочны нууц үгийг энэгээр орж үзнүүгээд ингээд оруулаад өгөх юм аа. За ингэсний дараа каталогоо эндээс татж авна уу эсвэл энэ Facebook групп руу орно уу гэдгийг энд хэлээд ийм юм бол бэлтцсэн байна. За энийг тэгээд би зараар Facebook ad-аар
Facebook-ээр буст хийгээд төлбөртэйгээр хийх юм бол ингээд зүгээр каталог авъя гэд хүмүүс ороод ирэх нь бол тодорхой. За ийм байдалтай ийм ландинг пэйж би нэгэнд хийцэн. Энийг бол хуулбарлаж аваад та шинээр бол хийх шаардлагагүй. Тэгээд аваад ашиглаж болно шүү. За ингээ энэ хүрээд одоо энэ стримээ дуусгая. За ингээд анхаарал тавьсан баярлалаа. Bye.